Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмтэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 22 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр хөдөө орон нутагт одоогоос хэдэн жилийн өмнө болсон нэлээд хүнд гэмтэргийн талаар ярина. Сэтгцэн эмэгтэй залуу эхнэрээ зүхээр зохиж, зүрхэн тус газар нь хутгалж амь насыг нь хохироогоод зогсохгүй, цогцос байсан байшинд өөрийнхөө төрсөн хүү охин хоёроо унтж яхад нь байшингаа галдан шатааж хүүхдүүдийнхээ амь насыг хөнөөхийг завдсан нэлээд хүнд хэрэг байгаа. Одооноос эхлээд гэмтэрэг үйлцэн этгээдийг эрднээгээд хоёр хүүхдийг тодорхой нэр өгөхгүйгээр томоо жижигээгээд явъя. Бас энэ хэрэгүүдээ намайг хаанаас яаж олж авч ярдсан бэ гэж асуусан байсан. Тайлбар хэсэг дээр бол би Монгол улсын шүүхийн шийдвэрийн цахим сангаас авдаа гэж тодорхой оруулсан байгаа. Бүх хүмүүс өөрсдөө ороод унших боломжтой хэрэгүүдийг ярьдаг шүү. Энэ хэргийн талаар бас баггүй хэдэн хэлэл мэдээллийн хэрэгслэр тухайн үед бол нийлсэн байлээ. Хэргийн тухайд бол деталь хэсэг ер нь ярих учраас бага насны хүүхдүүд, насан туршаагүй хүүхдүүд, жирэмсэн нэлэх биетэй, зүрхний хэм алдалтай, зүрх судасны өвчтөе болон таны ойр тойрны хүмүүст ямар нэгэн байдлаар хүнд хэцүү зүйл тохиолдсон болвол битгий сонсоорой гэж миний зүгээс байнга хэлдэг шүү. За тэгэд ингээд хэрэглүүгээ орцгоё. Эрдэнэ хөдөө орон нутагт эхнэр хоёр хүүхдээ хамт амьдардаг. Хэрэг болохоос 5 жилийн өмнө Эрдэнэгийн сэтгцийн байдалд нь өөрчлөлт ороод аймгийн төв рүү оруулж ирээд сэтгцийн эмчид хальт үзүүлдэг байсан. Тэгээ бас өмнө нь бол эхнэрийгээ сувилалд явсан хайгуур хөдөө малаа малж агаад янз бүрийн зүйл яриад миний эхнэр хүний 8-нд өртөвчлөө гэсэн утгатай зүйл ярьдаг байсан байна. Тэр үед бол удалгүй эхнэр нь сувилалд яваад ирэхэд сэтгцийн байдал нь бүр илүү хүндэрч бурхан тэнгэр яриад бүр 10 гаруй хоног унтаагүй. Тэгээ тухайн үед бол сэтгцийн эмч нар хот руу авч явсан зүйтэй ах шүү гэсэн болохоор Улаанбаатар хотод очиод гандангаар очиж зурхааж ламд үзүүлсэн. Тэгээ бүр ямар ч нэмэргүй байсан учраас шууд чар адны эмнэлэгт очиод үзүүлэхэд бол энэ хүнийг аймгийн эмнэлгээс яах гэж гаргасан бэ? Энэ хүн чинь бүр солиорлын байдалтай байна гэд анх очиж байгаа хүн хитдэг тасагт нь хэвтүүлэх гэсэн чинь ойч эрэхтэй байна гэд шууд хурцын тасагт хэвтүүлж байсан байна. За одоо шууд хэрэг болсон өдрийн талаар эхлэе. Хэрэг болсон өдөр томоо хичээлээ тараад өдөр 2 цагийн үед гэртээ харахад бол аав нь буюу Эрдэнэ гэртээ ганцаараа унтж байхад томоо ээжигээ хайцсан талаар асуусан чинь ээж чинь ингээ хонио авахар хөдөө явцсан гэж хэлсэн байгаа юм. Тэгээ томоо гэртээ ороход бол гэр нь бүр маш эмх замбраагүй, заваарсан, энэ тэндгүү ундуу сундуу нэвсээсэн байдалтай. Тэгээ тэгснээ бүр гэрээр нь дүүрэн давс цацсан байсан. Томоо тэгээ шууд аавдаа уурлаад үхсэндээ давс энэ төр цацсан юм бэ гэхэд Эрдэнэ юу ч дуурахгүй гараа явцсан. Удалгүй жижигэж гисэн хичээлээсээ ирээд ээжигээ бас асуухад аав харин ээжийг малаа авахар хөдөө авсан гинэ гэж хэлчихэд өдөр 3 цагийн үед томоо жижиг хоёр сургууль руугаа явах ажилтаа авсан болохоор буцаад сургууль руугаа явсан байна. Тэгээ яг 1 цагийн дараа буюу 16 цагийн үед гэртээ буцаад ирэхэд бол томоо жижигийн эмээ, аав нь, дүү нь гэрт нь байж байсан ба ээжигээ асуухад бол тэндээ ээж чинь ингээ хонно гисэн гэж хариулсан. Эрдэнэ бас ээждээ, дүүдээч мөн адил эхнэр хөдөө явсан гэж хэлсэн болохоор ээж нь бол хоолундыг хийж өгчөөл явсан юм байна. За тэгвэл Эрдэнэгийн эхнэр яг хайцсан бэ гэх талаар энэ үйл явдлын өмнөх хэсэг рүү шилжээ. Томоо жижигэн хоёрыг гэртээ ирэхээс нь өмнө буюу өглөө хичээлдээ явсны дараа өглөөний 9 цагийн үед Эрдэнэ эхнэртэйгээ хамт гэртээ үлдсэн. Эрдэнэгийн эхнэр хуучин байшингийнхаа том өрөөнд газар унтж байсан бөгөөд Эрдэнэ босоод шууд гал тоогооныхаа авдраны хажуунаас төмөр иштэй сүх аваад эхнэрийгээ унтж яхад нь эхнэрийнхээ толгойн орой зулаа хэсэг рүү нь 2 удаа зохиж зүрхэн тус газар нь 2 удаа хутгалаад цусыг нь шалны альчуураар арчилсан. Тэгээд өдөр хүүхдүүд нь хичээлээсээ ирэх байсан учраас эхнэрийнхээ цогцыг шинэ байшин руу оруулж ертөнцийн зүгээр зүүн хойд талд байрлах өрөөнд оруулаад толгойг нь ертөнцийн зүгээр хойд зүгт харуулж тавиад толгой доор нь сандвинж үдсийн донд 10 хангал дайрхнүүд дэрлүүлээд номын хүнжлөөр хучаад их хотож манал бурхны номоор битүү хучаад дээгүүр нь битүү давс цацсан. Бас амь хохирогчийн биеийн гадны хэсэгт нь 21 ширхэг зул тойруулж өргөөд толгооны оройн хэсэгт нь том зул өргөсөн. Тэгээ нүдийн 2 ширхэг зоосоор таглаад биеийнхэн дагуу 7 ширхэг зоос тавиад толгооны оройн хэсэгт нь цац тавиад давсаар 3 давхар гортиг татаад өөрийн мэддэг бүх бурхны номоо уншсан байна.
Тэгээ Эрдэнэ олвол энийг бүгдийг өөрөө мэдүүлэхдээ өгсөн. Тэгээд нэмж хэлэхэд бас Эрдэнэ мэдүүлэхдээ миний хань хүчээр надаас холдно. Миний эхнэрийг хүчээр хүн авч явах гээд байсан. Миний эхнэрийг их дэлхий аваад явбал дэлхий зовно. Тийм учраас би энэ зовлонг нь авч эхнэрийгээ тэнгэрт нь явуулахар шийдсэн. Намайг эхнэрийнхээ толгой оройн зулаа хэсэг рүү сүхээр цохиход толгойноос нь баг зэрэг цус гарсан. Ингээд хүүхдүүдээ алъя гэж бодсон боловч хүүхдүүд маань ээжигээ асуугаад байсан болохоор өрөвдөөд чадаагүй гэсэн мэдүүлэг өгсөн байна. Тэгэхээр Томоо жижигээ 2 өдөр 2 цагийн үед сургуулаасаа ирэхэд ээжийг нь аль хэдийн алчсан хүүхдүүддээ малаа авахар явсан гэж худлаа хэлээд сургууль руугаа буцаж явчаа дахиад асуухт нь хүртэл өнөөдөртөө баг ирэхгүй гэж худлаа хэлсэн байна. Мөн 2 хүүхдээ ирэхээс нь өмнө буюу өдөр 11 цагийн орчимд Эрдэнэ бензин колонкоос мотоциклтойгоо очиж 4 литрийн 2 саманд нийтдээ 8 литр бензин хийлгүүлж аваад тэгээ өөрийнхөө унж авсан мотоциклэндээ 20,000 төгрөгөнд багтааж бензин шахуулаад тэгээд чатгуун түгээх станцын түгээгчд болвол мөнгөний сүүлд өгөө ахыгаа биччихээрэй гэд 2 савтай бензин аваад явсан байна. Ингээд тэр өдрийн оройн 8 цагийн үед болвол Эрдэнэ 2 хүүхдээ одоо унтаж амар гэд 2 хүүхэд унтлахын өрөөнд орж унтах гэхэд болвол том өрөөнд унтчих гээд том өрөөнд хүүхдүүддээ ор засаж өгсөн. Тэгээ энэ үед Томоо жижиг 2 унтж байгаа дүр үзүүлээд хүнчлөө толгой дээгүүрээ бүтээгээд уцаа оролцсон чинь Эрдэнэ харж ийснаа аавда уцаа өгчих гээд жоохногийн уцыг аваад Томоог бас уцаа өг гэхэд нь бол Томоо үгүй гэсээр хагаад нуугаад өгөөгүй. Эрдэнэ том өрөөнөөс гараад явсны дараа хашааны үүд дуграад бас байшингийн 2 давхарт ямар нэг юм төчигнээд байгаа юм шиг чимээ гараад чад пад хийх чимээ гараад байсан ч гэсэн хүүхдүүд яг юу хийгээд байгааг болвол мэдгүй тэг унтаад өгсөн. Тэг Томоог унтаа буцаас ирэхэд болвол гинт нэг юм нураад байгаа мó гэмээр нэг тийм чимээ бүр нилээн хүчтэй дуураад тэг зочиж сэрээд харахад болвол байшингийн тааз нь нурцсан, коридорын хэсгээр нь бүр маш их утаатай болцсон. Тэг уртаа гарч байгаа хэсэгт нь болвол Эрдэнэ арагшаа хараа зогсож исэн. Тэгээ Томоо бол энэ үед гялт дүүгээс хэрэгээд аавыгаа цаашаа явахаар нь босоод явъя гэж бодоод ажил Эрдэнэ хуучин байшингийнхаа тийш явсан. Тэгээ байшингийн уртлын цонхоор гарах гэсэн чинь төмөр хаалттай байсан учраас чадаагүй. Тэгсэж яг энэ үед Эрдэнэ жоохног барьж аваад гал руу авч орох гээд утаа ихтэй байсан болохоор жоохноо бүр ингээд амьсгалж чадахгүй Эрдэнэ жоохногийн дээр нь дарчаад бүр босохгүй. Тэгээ ухаан нь балартаж ухаангүй болж эхэлсэн байна. Жоохноо болвол тэгээ нэгс ирэхэд Эрдэнэ жоохног байшингийн арын алгаар авч гарсан. Харин Томоо тэгээд дүүтэйгээ хамт цухтах гэсэн боловч Эрдэнэ бариад авсан болохоор цонхоороо гараад цухтаад шууд эмээ дээрээ гүйж очиод хэлсэн. Тэгээ эмээ нь бол өдөр уг нь тэдний тогтсон. Тэгээ гайхаад юу гал гараад байгаа юм бол гэж цонхоороо харахад бол бүр улаан гал гарч исэн. Тэгээ гарах гэсэн чинь бага насны хүүхдээсэн болохоор гарч чадахгүй аав ээж хоёр дүүг нь асуухад бол ээж хөдөө агаа аав дүү хоёр гэртээ ах хэвтэй гэсэн байна. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэхээр гал маш их дүрлцэжсэн, унтраах ямарч боломжгүй шахуу. Тэг хүмүүс очиход бол Эрдэнэ шатжсэн байшингийнхаа хажуу зогсоод хоёр хүүхдийнхээ нэрийг хэлээд чанга орлоод буцаад байшин руугаа орох гээд байсан болохоор тэндээсэн хүмүүс оруулахгүйгээд байрж авсан байна. Тэгээ энэ үйл явдал шүүн дунд болсон бөгөөд шөнийн 4 цагийн үед хоёр хүүхд маань ээжигээ хайгаад нэг ахуйтай хамт явсан байгаа аахгүй юу? Тэгээд тэр айлд нь очиод асуухаар нь бол нөгөө айл нь ирээгүй гэдгийг хэлээд тэгээ мал байдаг айлд нь очиж үзьгээд ахгүй бол нөгөө гэрээсээ гараад замаараа хамаатны ахынхаа гэрт нь очисон. Тэгээ малчин руу залгаж асуусан чи тэднийхээ ээж нь очиагүй ямар нэг ингээ мал бутсан малаа ав гэж огт хэлээгүй. Тийм асуудал ингээ огт болоогүй байна гэж ярьсан. Тэгээ юу болсон талаар нөгөө айлын хүү асуухад бол Томоо манайх шатаад юучгүй болчлоо. Ээж байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд нэг хүүхэд нь бол би ээжийг ирэхээс нааш хаашаа явахгүйгээ твтээд ахаар нь ахын дүү ингээ хойлоо ямар ч байсан сумын төв ороод хэдүүлээ аавтаа нь очиж уулзъягээд очиход байшин ерөнхийдөө бүр нилээн үнс нуран болцсон шатаа дууссан. Тэгээ Эрдэнэтэй тэр ах хүү бас таарад уулзаад юу болсон бэ? Их цаанаага хаашаа явсан бэ гэж асуухт нь бол ихчжээстэй аль хэдийн байхгүй болцсон. Одоо энэ дотор ингээ шатж байгаа залбир зулаа өрөг өөр ямар ч юм үлдээгүй байхгүй болсон гэд уйлаад байсан талаар мэдүүлэг өгсөн байна. Ингээд хүүхдүүд бол үнэхээр болсон бүх зүйлийн талаар мэдүүлэг өгөөд үнэхээр ингээд аав ээжийг алсан бол гомдолтой байна гэсэн мэдүүлгийг миний хувьд бол уншаад бас үнэхээр сэтгэл маш их хэмзэглэлээ, сэтгэл маш их өвдлөө. Тэгээ одоо шүүхийн шинжилгээний үндэсний үрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээс хүргэе.
цогцос тухайн байшин дотор шатцсан байгаа өгөөд хэргийн газрын үүслийг хийж дүнэлтээр бол тухайн газраас шатсан яс мэт зүйлс хутаг, малгай, цүгц, зул, хадаг, тэлээ гэх мэт зүйлсэд одоо шинжилгээ хийсэн байна. Тэгээ шатсан яс мэт зүйлс нь болохоор ДНХ-гийн шинжилгээнд тэнцэхгүй гэсэн байна. Ерөнхийдөө бол амь хохирогчийн биеийн эд хэрэгтэн дээр шинжилгээ хийгээгүй юу, эсвэл гарч ирээгүй юу? Энэлийн мэдээлэл бол бүр огт байгаагүй. Тэгээ магадгүй гарч ирээд шинжилгээ хийсэн ч мэдээллийн нуудлсан байх магадaltaй. Гэхдээ шатсан яс мэт зүйлс гарч ирсэн. Энэ нь болохоор ДНХ-гийн шинжилгээ хийх гэсэн боловч шинжилгээнд тэнцэхгүй хэмжээний байна гэдэг бол маш их гал дүрлцэж шатаж бүр үнс нуран болтлоо ингээ шатаад дууссан байна гэсэн үг. За сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэл судлалын дүгнэлтээр бол Эрдэнэ органик дэмэрлийн эмгэг, дэмэрлийн хам шинж сэтгцэн эмгэгтэй. За энэ эмгэг нь бол олдмол сэтгцэн эмгэг өгөөд гэмтрэг үйлдэх үедээ органик дэмэрлийн эмгэг, дэмэрлийн хам шинж сэтгцэн эмгэгтэй байсан. Үйлдснийхаа дараа ч гэсэн энэ хам шинж сэтгцэн эмгэгэнд байсан байна. Тэгээ сэтгцэн хувьд бол мэдүүлэг өгөх ямар ч чадваргүй, хэрэг хариуцах чадваргүй, эмнэлгийн чанартай холбоотлогын арга хэмжээг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв буюу бид бүхний хамгийн сайн мэдих шар хадны шүүх сэтгцэн эмгэг судлалын тусгай тасагт 3 жилийн хугацаатай авах шаардлагатай байна гэж дүгнэлт гарсан байна. Тухайн аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссийн дүгнэлтээр гэмтэрэг үйлдэх тухайн үеийг үнэлэх боломжгүй хий үзэгдэх дэмэрлийн хам шинжтэй дэмэрлийн байдалтай өөрийгөө ямар нэгэн байдлаар гэмтээх үйлдэл хийх хандлагатай сэтгэц нөлөөт солиорлын эсрэг эми эмчилгээтэй гэсэн байна. Тэгээд ер нь бол хэрэг болохоос өмнө 5 сард бол хэвтэж эмчлэгдсэн боловч ар гэрийн хүсэлтээр Улаанбаатар хот руу сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж эмчлэгдсэн. Тэгээ эмнэлгийн албадлагын арга хэмжээ авах хэрэгтэй. Албадлагын арга хэмжээг тусгай тасагт авах шаардлагатай гэсэн дүгнэлтүүд тус гарчээ. Ингээд гэмтэрэг гарахад бол шүүгтгчийн сэтгцэн эмгэгийн улмаас өөрийгөө хянах чадваргүй дэмэрлийн байдалтай байсан гэсэн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзээд шүүгтгч нь бол хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ хүний амь насыг хохироож хор хуршигт зориуд хүргэж үйлдсэн нь гин буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд шүүгтгч нь энэ гэмт хэргийг нуун дадлах зорилгоор бага насны 2 хүүхдийг буюу хүнийг алахыг завдсан гэж үзэх үндслэлтэй байна гэж үзсэн. Ингээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 1-р хэсэг заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн. За эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2-8 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг журамлаад хүнийг алах гэмт хэргийг өөр гэмт хэргийг нуун дадлах зорилгоор 2 үнийг бага насны хүүхэд болохыг мэдсээр яжиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэлийг завдсан гин буруутай тооцсон. Гэхдээ гэмтрэг үйлдэх үедээ органик дэмэрлийн эмгэг, дэмэрлийн хам шинж сэтгцэн эмгэгтэй байснаас гэмтрэгийн улмаас учрах хор хохирол үүсэх үр дагаврыг төсөөлж өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө ямар нэгэн байдлаар хяналт тавих чадваргүй, өөрөөр хэлэх юм бол сэтгцэн хувьд өөрийн үйлдэж байгаа эсвэл түүг бол нийгмийн аюулын шин чанарыг бүрэн ухамсарлах чадваргүй байсан гэж үзсэн. Ингээд одоо бол яг хий дэмэрлийн хам шинж сэтгцэн эмгэг гэж юу хэлээд байгааг өөрийнхөө олж мэдснээр багахан мэдээллийг та бүхэнд хүргэе. За сэтгцэн эмгэг гэж бол өвчнөө олон улсын ангиллын сэтгэц зан үйлийн эмгэгүүд бүлэгтд бол заасан онцлогооны хэмжүүрээр оншилж болох бүх өвчнийг хэлдэг маш олон сэтгэл зүйн эмгэг байдаг шүү дээ. За тэгээд 2020 оны байдлаар бол дэлхийн бүр 4 хүн тутмын нэгэн сэтгцэн ямар нэгэн тийм эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгцэн эмгэг байна гэсэн тийм судалгаа бас гарсан байна. Ер нь бол ингээд сэтгцэн өвчтэй гэж онцлогдсон л холбогдох арга хэмжээг яаралтай авч урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үгүй бол ямар нэгэн байдлаар гэр бүл, ойр орчиндөө болон өөрийнхөө амь насанд аюул учруулах маш өндөр эрсдэлтэй байд юм байна. За хий дэмэрлийн хам шинж ерөнхийдөө болвол шизофренийн нэг төрөл. Шизофрен гэдэг нь бол та бүхэн ер нь бол нэлээд их сонсч байсан бах тий. Шизофрен гэдэг нь өөрөө эмнэлзэн хувьд хослон илэрдэг. Архаг явцтай дотоод шалтгаантай сэтгцийн хүн дэмгэгийг хэлдэг. Шизофрен өвчин нь бол эмнэлзэн маш олон хэлбэртэй байдаг өгөөд хий дэмэрлийн шизофрен F2 тэг.
Хий үзэгдэл нь бол аль ч мэдрэхүй эрхтэнд үүсч болох боловч солиорлын хүрээний эмгэгийн үед илэрх эмгэлзэн байдлаар нь бол харааны, сонсголын, үнэрхлэхийн, амтлахын, хүрлцэхийн, дотор эрхтний, оюун санааны гэх мэт маш олон байд юм байна. За тэгээд димэрл нь бол ямар нэгэн сэтгцэн эмгэгийн суурин дээр үүсэх бөгөөд энэ буруу бодолдоо өвчтөн өөрөө ингээд маш гүн гүнзгий итгэж үнэмшсэн тэгээ буруу бодлыг ингээд засах, тайлбарлах, орлого хийсэн ч гэсэн ерөөсөө засагддаггүй зөвхөн эмчилгээний үр дүнд л засарч идгэрдэг сэтгцэн эмгэгийн шинж. За тэгээд хий үзэгдэл димэрлийн шинжүүд нь хослоод ингээ илэрч болдог бөгөөд энэ хоёр шинжээс бүрдсэн хам шинж нь бол хий үзэгдэл димэрлийн хэлбэрийн шизофрени гол хам шинж юм байна. Тэгээ миний хувьд бол өөрийнхөө олсон мэдээллээсээ багахан хэсгийг нь орууллаа. Ер нь бол маш их зүйл байд юм байлээ. За ингээд ер нь бол хэрэг болсон өдрийн дараагаас хойш Эрдэнэ ол нийт 240 хоног цагдаа орхисон. Тэгээ гэмтэргийн учраас хохирсон хохирлын хувьд бол 18 наснд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтийг үндэслээд шүүгдэгчийн дансанд байгаа 10 сая 43,711 төгрөгийг битүүмжилсэн тогтоолыг нөхчөнгөө олгоод 18 наснд хүрээгүй хохирогч болон хууль ёсны төлөөлөгч нарын эзэмшлийн дасанд шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахын зүйтэй гэж үзсэн. За мөн галж чадсан хөрөнгө болох 77 сая 407,100 төгрөгийн хохирлыг энэ нэхэмжлэлийг шүүгдэгчийн хэрэг хариуцах чадваргүй улмаас эмнэлгийн чанартай холбоотлогын арга хэмжээ хэрэглэсэн нөхцөл байдлыг үндэслээд хэлэлцгүй орхиж цаашлаад олвол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үүссэн. За ингээд шүүгдэгчийг бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 1-т зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2-8 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг журамлан хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэхийг завдсан гэм буруутай тооцож мөн хуулийн 6-гийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасныг баримтлан сэтгцийн эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадваргүйд тооцож мөн тус хуулийн 6-гийн 3 болон 7-гийн 4-ийн дугаар хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай холбоотлогын арга хэмжээ хэрэглэхээр тогтоосон байна. За мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7-гийн 4-р зүйлийн 7 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19-ийн 3 дугаар зүйлийн 6 зааснаар шүүгдэгчид эмнэлгийн чанартай холбоотлогын арга хэмжээг сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгцийн эмгэх судлалын тусгай тасагт нийт 8 жилийн хугацаагаар хэрэглэхээр тооцсон байна. За би сая ингээд шүүхийн тогтоолын эрүүгийн хуулийн тэдийн тэд гээд уншиж авсан штэ. Тэгэхээр энэ нь яг ямар заалт байд юм бэ? Юу гэж заасан байд юм бэ гэдгийг нь жоохон задлчихъя гэж бодлоо. Эрүүгийн хуулийн 6-гийн 3 гэдэг нь болохоор хэрэг хариуцах чадвар гэж зааж өгсөн байдаг. Гэмтрэг үйлцэн этгээдэд болохоор эрүүгийн хуулийн 6-гийн 3-ийн 2 6-гийн 3-ийн 3 2-ыг ингээд хоёулангийн тооцсон байгаа хгүй юу. Энд нь болохоор сэтгцийн эмгэг оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдэлийн бодит шин чанар аюултай байдлыг ухамсарлах удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүй тооцно. Гэмтрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай холбоотлогын арга хэмжээ хэрэглэнэ гэж эрүүгийн хуулийн 6-гийн 3-ийн 2 6-гийн 3-ийн 3-т бол заагаад өгсөн байт юм байна. За ямар ч байсан өнөөдрийн хэрэг бол ингээд дууслаа. Тэгээ дээрх хэрэгтэй холбоотой өөр холбоотой шийдвэрүүд бол байсангүй. Тэгээ үнэхээр аимшигтай бас үнэхэрийн харамсалтай хэрэг байлаа. Сэтгэл зүйн эмгэгийн хувьд бол би яг мэрэгжлийн сэтгэл зүйч биш сэтгцэн эмч биш учраас яг мэрэгжлийн түвшинд яг тайлбарлаж бол мэдгүй. Тэгэхээр мэрэгжлийн түвшинд гарсан ном тохиомлоос харж агаад багахан хэсгийг нь оруулсан. Тэгээ ер нь бол цаашдаа яг сэтгэл зүйн эмгэгтэй ийм холбоотой гэмт хэрэгүүд дээр мэрэгжлийн үнэтэй бас холбогдоод мэрэгжлийн үднээс нь яриулвал зүгээр ах гэж бодож байна. Тэгээ манай подкастыг сонсож байгаа хүмүүсээс бас мэрэгжлийн сэтгэл зүйч, сэтгцэн эмч байвал манай подкастэд мэрэгжлийн түвшинд оролцож болохоор болвол манай энэ мэйл хаяг руу мэйл хийлгээгээрэй. Тэгээд тусал дэмжих юм бол маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн хэргийг дууслан сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд эцэст нь манайхаа сэтгэл зүгээ эрүүл байлгаарай. Сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.